Тэгэхээр Nutella брендийн энэ ус нь хар бусд нь улаан өнгөтэй байдаг нь 1962 онтой холбоотой байна шүү дээ. Гэтэ би нэр ерөөсөө энийг анзаарч байгаагүй юм шүү дээ. Яагаад жимсэн дээр ийм тоо байсныг босоогоор нь ашигладаг ингээд дээрслүүд юм болоо гэж боддог байсан гэхсээ чим. Тэгэхээр хэдүүлээ дараагийн удаа өндөг авах юм бол энийг заавал ашиглах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр долларын тэмдэгний ард ийм нэг сонирхолтой баримт байгаад гэсэн байна шүү дээ. Та өмнө бодож ирсэн үү? Яагаад талах хөөхтэй ингэж дундуура зураастай байдгийг, сагсан бөмбөг яагаад заавал тортой байдгийг, Nutella-гийн логог сайн ажиллах юм бол энэ үсэг нь хар бусд нь улаан өнгөтэй байдгийг та бүхэн анзаарч ирсэн үү? Жимсэн дээр наасан тоонууд бүгд утгатай байдгийг, олон нийтийн сул дор яагаад заавал юу үсэг байдаг гэх мэтчлэн бидний эргэн тойронд мэдэхгүй анзаараагүй маш олон нууцлагдмал зүйлүүд бидний эргэн тойронд оршсоор байна. За, hi guys. Тамка байна. Дараагийн бичлэгэнд тавтаа морил. За, маш олон хүмүүс миний өмнөх дугаар буюу бидний эргэн тойронд оршдог маш сонирхолтой баримтуудын part 2-ыг хийж өгөөч гэсэн комментууд олон ирсэн. Тийм учраас та бүхний хүсэлтээр дэлхийд бид нар хизээж анзаарж байгаагүй хачирхалтай нууцуудын талаар part 2-ыг энэ цагт нэлээд хүргэж байна. За тэгээд part 2 дээр мэдээж саний хэлснээс гадна бас нэлээд олон зүйлүүд багтсан байгаа. Тэгээд бүр маш сонирхолтой. Шууд олон мэрэгдэл эхлэе те. Тэгээд бүр маш олон тийм хачирхалтай зүйлүүд олон байд юм байна. Тэгээд хамтдаа өнөөдөр тэр бүх зүйлүүдийг багцааг тайлх болно. Та бичлэг хийхээс өмнө лайк дараагүй, subscribe дарж дэмжиж битэн мартаарай. Намайг үздэг хүмүүсүүдийн 75% нь subscribe дарахгүй үздэг болсон. Тэгээ өмнө 80% байсан. Одоо 75% болсон байлээ. Тэгээ та хэд маань лайк дарж, сабаа дарж дэмжиж битэн мартаарай. Хамтдаа бичлэгээ орцгоё. Талхны цусан бүрэн дээр нэг хачирхалтай нэг тийм нэг эрмгүүд байдаг тийм үү? Тэрнийг нууцын хамтаа мэдцгээ яаж тийм зүйл үүсдэг вэ? Энэ талхаа яаж барьснаас хамааран эрмэг бол үүсдэг юм байна. Дөрвөлжин хэвэнд барьсан талхны зурмаг халах явцтай болохоор хэмнээсээ хайлж гарахтаа тэрхүү долгион хэлбэрийг бол үүсдэг. Зүснийхаа дараа ч гэсэн бас хэлбэрээ хадгалж бас үлддэг юм байна. Энэ нь болохоор талах ямар халуунд хэрхэн хөөснөөс хамаарч үүсдэг талхны стори юм байна. За тэгэхээр хоёр дахь баримт. Сагсан бөмбөгийн цагрыг яагаад заавал тортой байдаг вэ? Тэрхүү тор нь болохоор бөмбөг орсон үгүйг бол баталгаажуулдаг бол баталгаа юм байна. Хурдтай тоглолтын үед цэвэрхэн орсон бөмбөгийг цагрыг мөргөөд гарсан уу? Эсвэл доогуур нь орсон уу гэдгийг торгуугаар мэдэхэд бол хэцүү байдаг. Мөн тор нь болохоор бөмбөгийг баг зэрэг удаашруулж хамаагүй ойж алга болохоос бол сэргийлдэг юм байна. За тэгэхээр дараагийн баримт. Ерөө та шөнө орой гадуур явж байхад таны хөр шайлгчин гэрлэн анивчиж асаад байх юм бол та ламп нь шатчихжээ гэж битээд өгнөрөө. Энэхүү үзэгдэл нь Монголд байж боловсондоо Америкт шал өөр утгатай байд юм байна. Хэрвээ тухайн гэрэл нь болохоор хэмнэлтэйгээр анивчиж болоод байгаа бол энэ нь болохоор тусламж дуудаж байгаа дохио байж болзошгүй байд юм байна. Хэрвээ таны хөршийн гэрэл нь улаан өнгөөр анивчих юм бол энэ нь болохоор гал сүнүүгчдийг бол хүндэлж байгаа илрэл юм байна. Хэрвээ ногоон өнгийн гэрэл анивчдаг бол ахмад айчтын. Цэхэр өнгө нь болохоор цагдаа нарыг бол хүндэлж бууг бол илэрхийлдэг юм байна. Тиймээс та Америкт явж байгаа юм бол мэдээж анзаарахтай байхад илүүдэхгүй байна. За тэгэхээр дараагийн баримт. Nutella-гийн логог сайн ажиллах юм бол энэ үсэг нь хар бусд нь улаан өнгөтэй байдгийг та бүхэн анзаарч ирсэн үү? 1962 онд Италийн хуулиар хүнсний брендэд супер гэх мэт үг ашиглахыг хоригдсон тул тэд болохоор супер крема гэдэг нэрээ Nutella болгож өөрчилж ирсэн юм байна. Гэвч өөр нэг компани Nutella гэх нэрийг бол бүхэлд нь улаан өнгөөр бүрчгсэн байсан тул тэд болохоор хууль ёсны асуудлаас зайлсхийхийн тулд эхний үсгийг хар болгож өөрчилсөн түүхтэй байт юм байна. Тэгэхээр Nutella брендийн энэ үсэг хар бусд нь улаан өнгөтэй байдаг нь 1962 онтой холбоотой байна шүү дээ. Энэ үйл явдалтай их холбоотой байна. Бүр маш сонирхолтой. За тэгэхээр дараагийн баримт. Дэлгүүрийн тэрэгний хүүхдийн суудлын ард байдаг төмөр гогцог та анзаарч ирсэн үү? Энэ нь болохоор өндөг талах хүнсний ногоо зэрэг амархан бицардаг зүйлстэй уутыг зүүх зорилттой байт юм байна. Ингэсээр таны эмзэг хүнснүүд тэрэгний ёроолд бицрахаас сэргийлж өгд юм байна. Мөн та танихгүй нохоо гэлхээс өмнө хүзүүвчийн сайн шалгаж агаарай. Хэрвээ хүзүүвч эсвэл уяа нь болохоор улаан өнгөтэй байдаг бол та хизээж битээ ойртоорой. Энэхүү тэмдэг нь болохоор догшин эсвэл аймхаа гэдэг бол бэлэгддэг юм байна. Шар бол сэрэмжтэй байх, улбар шар нь болохоор бусад нохоонд бол дургүй гэсэн утгатай байт юм байна. Харин ногоон өнгө байх юм бол та чөлөөтэй очиж эрхлүүлж болох юм байна. Энэхүү өнгөц системийг болохоор олон улсын нохойн зан авирыг ойлгуулах зорилгоор ашиглаж байгаа юм байна. За тэгэхээр дараагийн баримт. Цэглэхааны утсан дээр пүүз өлгөөтэй байхыг та өмнө анзаарч ирсэн үү? Энэ нь болохоор бүлэг дээрэмчдийн нутаг дэвсгэрэлтэй тэмдэглэгээ гэх цуу яриа байдаг ч албан ёсоор бол батлагдаагүй байт юм байна. Харин цэглэхааны утсан дээр том өнгөт бөмбөлгүүд нь бол маш чухал үүрэгтэй байдаг. Тэдгээрийг Маркус Бол гэх бөгөөд нисдэг тэрэг болон бага өндөрт нисэж буй онгоцны нисгчдэд цэглэхааны утас байгааг анхааруулах зорилгоор байрлуулдаг юм байна. Эдгээр бөмбөлг нь 90 см орчим диаметртэй 7-8 кг жинтэй авруу том зүйлс байдаг юм байна. За тэгэхээр дараагийн сонирхолтой баримт. Жимстер жижиг наалтад зүгээр ч нэг саад болох зүйл байдаггүй юм байна. Түүн дээрх тоонууд нь таны идэж буй хүнсний тухай бүхнийг хэлдэг. Хэрвээ та 5 оромтой эсвэл 9-оор эхэлсэн байвал энэ нь болохоор органик байгалийн хүнс гэдэг ордог. 3 эсвэл 4-оор эхэлсэн 4 оронтой тоо байвал энэ нь ердийн бордоо ашиглан тариалсан гэсэн тэмдэглэгээ. Харин 8-аар эхэлсэн 5 оронтой тоо байвал энэ нь генетикийн өөрчлөлттэй гэсэн
жимсэн дээрх тэмдэглэгээ юм байна. Гэтэ би нэр ерөөсөө энийг анзаарч байгаагүй юм шүү дээ. Яагаад жимсэн дээр ийм тоо байсныг. Тэгэхээр болж өгвөл ер нь 5 оронтой 9 гэсэн л жимс байх хэрэгтэй юм байна шүү дээ. Дараагийн удаа жимс авахтаа энийг харнаа. За тэгэхээр дараагийн баримт. Энэ баримт нь болохоор шинэ жолооч нарт илүү их хамаатай байж магадгүй байх. Хордны зам дээр явх үед гинт нэг гардаг нэг чичиргээ чимээ байдаг шүү дээ. Энэ нь болохоор rumble strips буюу одоо нойрмог жолоочдыг сэрэх тэмдэглэгээ байд юм байна. Жолооч зөөргөмлээд замаас гарч эхлэх үед дугуй эдгээр тоогооруудыг дайрснаар машин бүхэлдээ чичирч жолоочийн амийг аврах дохой болдго юм байна. Энэ бас манай Монголд байдаг те rumble strips. Би гэр бүлтэйгээ ямар ч тач хөдөө явах үед бол зөндөө таарч ирсэн явал санаж байна. Хэрвээ та шинэхэн жолооч болвол орон нутг руу явах юм бол ийм зүйлээ таарч магадгүй байх шүү. За тэгэхээр дараагийн баримт. Нийтийн бизнес газрын суултар яагаад заавал юу хэлбэртэй байдаг вэ? Энэ нь болохоор 1955 оноос хойш мөрдөгдөж буй стандарт бөгөөд эрүүл ах хүн бол зорилготой байт юм байна. Урд талын зайн нь болохоор хүмүүст ялангуяа эмэгтэйчүүдэд суултарт хүрлгүүгээр биеэ цэвэрлэх боломжийг олгож бактери дамжих эрсдлийг бууруулж өгд юм байна. Тэгэхээр суултарын юу усг нь болохоор ийм учиртай байсан бэ штэ. Би боттой энэхүү суултарыг бол босоогоор нь ашигладаг гэдэг дээшлүүд юм болоо гэж боддог байсан. Гэхдээ чи миний буруу байж бактери дамжихаас хамгаалт юм байна. За тэгэхээр дараагийн баримт. Ойж явж байхдаа их биеийг нь нэл ягаанаар бутсан мод харуул шууд замаа өөрчлөөрэй. Энэхүү тэмдэглэг нь болохоор Америкт голцоо их байт юм байна. Америкийн улсын 18 мужид энэ нь хувийн эзэмшил нэвтрэх хориотой гэсэн хууль ёсны тэмдэглэг юм байна. Энэ нь болохоор төмөр тэмдэглэг тавихаас илүү хямд бас хулгайд алдахгүй гэсэн эрсдлийг бол бууруулж өгд юм байна. За тэгэхээр дараагийн баримт. Өндөгний шинэ хэсгийг мэдэхдээ зөвхөн дуус хугацааг нь харах нь хангалтгүй байдаг. Хайрцаган дээрх 3 оронтой жуулийн огног бол харах хэрэгтэй байна. Жишээлх юм бол тэг 24 гэсэн тоо байвал энэ нь жилийн 24 дахь өдөр буюу 1 сарын 24-нд савлсан гэсэн утгатай үг юм байна. Өндгийг савлснаас хойш 30 хоногийн турш зарж болдог тул таны авсан өндөг хэдэн ч сарын настай байж мэдэх юм байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн удаа өндөг авах юм бол энийг заавал ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Та минь өндөг авахдаа заавал үүнийг харж байгаарай. За манай гэрт нэр өндөгний нэг хайрцаг байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын өндөгт бол тийм бол тэмдэглэгээ байдгүй юм байна. Шууд 2026 оны 1 сарын 28-ыг шууд бичсэн байт юм байна. За тэгэхээр дараагийн баримт. Belly bars гэж бол нэрлэдэг юм байна. Энэ засгийн сав тавхаас гадна аюулгүй байдалд маш чухал үүрэгтэй юм байна. Цүдгэр хэлбэр нь болохоор хулгайч цонх руу хөшүүрэг хийхэд бол хэцүү болгож нэвтрэх боломжийг хааж өгд юм байна. За тэгэхээр дараагийн баримт. 50 болон 100 долларын дэвсгэр дээрх жижигхэн тамуунуудыг chop marks гэж бол нэрлэдэг юм байна. Эдгээр нь Аз, Латин Америкийн мөнгө солих цагууд тухайн дэвсгэртийг жинхэнэ гэдгийг шалгаж баталгаажуулсан тэмдэг юм байна. Банкуд үүнийг танд болохоор анзааралгүй байхыг хичээдэг нь хүмүүс сэжиг төрүүлэхгүй байх зорилготой байдаг юм байна. Тэгэхээр долларын тэмдэгний ард ийм нэг сонирхолтой баримт байгаа гэсэн байна шүү дээ. Хэрэв та хэдийн эргэн тойрон доллар байвал одоо долларын хэсэг дээр ийм тэмдэглэгээ байна уу гэдгийг хараад коммент дээр бичээрэй. За тэгээд энэхүү дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараад сабскрайб бити мартаарай. За тэгээд дараагийн дугаар дээр та хэд маань ямар төрлийн контент үзэх хүсэж байна коммент дээр бас биччихүүлдэгээрэй. Бас энэхүү дугаарын part 3-ыг үзэх хүсвэл бас коммент дээр биччихүүлдэгээрэй. За тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзцгаая.